Hi guys, TV байна. За өнөөдөр би ямар бичлэг хийх байгаа вэ гэхээр гарчнаас уншиж байгаа бах. Би өнөөдөр цүнхээ танилцуулна. Нира. Цанцараа. За би шууд гаднахаас ингээ эхлэе явчих. За энд болохоор Джейсон өмнөдөр би өөрөө цүнх хийсэн байгаа. Ихч маань надад ойж өгч тусалсан байгаа. Тэгээд артлан ийм. Тэгээд ер нь бол зургуудыг ингээд тавьчих. За тэгэхгүй бол ийм юмнууд айгу viral болгоод гисэн. Тэгээд миний өмнөд багтгаад гисэн болохоор би өмнөдөр хийцэн юм аа. За гадна дэлхийн пантаг буюу би энийг бүр хайж олж авсан энэ туузыг тэгээ бант болгосон байгаа. Энэ болохоор зүгээр нэг ингээ. Энийг болохоор би өчигдөр хийсэн. Нэг их чимэглэлгүй байгаа. За энэ FJ-ыг харж байгаа байх. Ингээд ер нь бол хийчт юм лээ. За хамгийн түрүүнд юу гарч ирэх нь бүгдээр харцгаая. Тадара. Мэдээж микрофон. Би яагаад микрофон авч яваад байгаа вэ гэхээр тэнд очиод бичлэг хийх айгүй боломж байгаа шүү дээ тий. Тэгээд бичлэгээ хийн. Яаж агаар би микрофоно зүгтгэе. За микрофоно зүүчлээ. За энийг болохоор ингээд үүрээд явах боломжтой. Ингээд бариад гисэн ч болно. За би ер нь бол нэг юмрдүү. За одоо бүгдээ татар нь юу байгааг бүгдээ харцгаая. Хамгийн түрүүнд би сам гэж бодож байна. Энэ самыг Барбитай энэ гэрэл настаг. Энэ дотроо уул нь юу байдیں۔ Ус байдیں۔ Ус нь асгарсан юм шиг байгаа юм. Юус усгүй болсон байсан. За энэ болохоор миний төрсөн өдрөөр манай ээж лөө ихч авч өгчээсэн. Ийм сам ивж байгаа. Угсаа охин хүүхдүүд чинь ус ингээд айхраад самж мамтаад аюу хэцүү байдаг штэ тий. Тиймэрдүү. Хоёр дахь нь бол мэдээч гэрийн дэлгүүр байгаа. Яагаад гэрийн дэлгүүр явдаг вэ гэвэл хизээ нэг өдөр аав ээж чинь нэг ажил гээд гараад явах ч юм уу тий. Тэгээд гэр чинь түгжээтэй байдаг. Тиймэрхүү асуудал зөндөө үүсдэг болохоор би байнга түлхүүр авч явдаг. Өнөөдөр бас тийм асуудал үүссэн болохоор би түлхүүртэй байсан болохоор амар азтай аз чи байх өөр өөрийнхөө л гадна хийдгсэн. За энэ болохоор дахиад тавьсны хавчаар байна. Миний дуртай өнгө үзмийн ягаан иймэрдүү бай. За дараагийнх нь бол энэ байна. Өн дотор үүдэг юм гараац. Иш ингэ хийч. За ийм байгаа. За нөгөөх нь болохоор нөгөөх нь ийм, нөгөөх нь болохоор ийм. Энэ хоёрыг манай цагаан сараар авч исэн юм аа. Бэлэнд авч исэн. Уг нь энийг манай ихч байсан бол надад өгсөн байхгүй юу? Хэрэглэхгүй байж хаар цүнхэндээ юм аа хийгээ аваач. За одоо бүгдээрээ тодорхой танилцъя заяа. За энд бол мэдээч миний уруул үнэлэгч байна. Би энийг ямар шопсаблаа нэг газраас авсан юм аа. Сандгүй. За энийг бол мэдээч манай ихч юм уу ээж төрсөн өдөр авч өгч. Шит тавьчих. Энэ дотор хавчаарнууд байгаа. Хавчаарнуудад зүүч. Ийм хавчаар байна. Ийм бор биш цэнхэр панттай. Дараагийн хавчаар. Энэ нөгөө миний baby tree-ийн хавчаар байна. Ийм өвөлөнд гэсэн хаталтай ийм жижиг хавчаартай. Энийг зүүж болдоггүй маа. Энэ үгүй. Болгохч байж магадгүй. Ингээ зүүж болдоггүй болохоор ингээ болчих. Өөр дахиад нэг гэж аа. Энэ миний нөгөө заазууртай юу вэ?
Газартай авчаар байна. За нэг иймэрдүү ингээд тавьчих. За та энд юу байгаа бүгдээр харъя л та. Энд бол дандаа миний усны болт байна. Ганцхан усны болт. Уул нь би 2-3 усны болт авч явдаг. Тэгээд энэ удаад яалтчгүй нэг л усны болт байна. Энэ болт маань лабабот. Тэгэхээр энийг бас минь төрс өдрөөр бэлгэлж ийсэн. За дараагийнх. Энэ бол мэдээч тойл байгаа. Ноутбук нь тойл. Дэж би онгол. Ой. Тантараа. Яа. Иймэрдүү байна. За ингээд энэ ингээд амар хөөрхөн кейбордтай ингээд. Тэгээд энэ кейбордтай энэ хөөрхөн тойл байна. Надаа ийм компьютерийн тойл байна. За дараагийнх нь юу вэ гэхээр мэдээж утасны цэнэглэгч. Энэ утасны цэнэглэгч бидэрт ямар их хэрэгтэй блэ? Та нар мэдж байгаа бах. Утасны цэнэглэгчний маань кейс юртэй юм M8 байгаа. Энэ M8 ийм байна. Тэгээд нөгөөх нь иймэрдүү нэгдүгээрс нь ингээд шаранг энэ яаж хаад амар сайн цэнгэлдэг. Айгу хурдан шахдаг. Гадаа татвар явуулсан чи утасны цэнэг дуусаад эвгүй байдал төрдөг. За дараагийнх нь ийм үсээ хагас авчдаг ийм үсний хавчаар. Энийг бас миний төрс өдрөөр өгчээсэн Cry Baby те. Ингэж баг миний цүнх юм баалах та. Тийм энэ хавчаарыг бүгдээр та нар мэдж байгаа байх. Би та нарт одоо ингэж харуулъя. За энэ хавчаар болохоор ийм. За би ямар ч тач 2 хавчаар авч явдаг байх нь байна. Ийм гэрийн дэлхүүр хэрэгтэй, сам хэрэгтэй. Яна ийм хагас авчдаг нэг хавчаар авч явдаг байх юм байна. Нэг тиймэрдүү заяа. За нэг юм хэлгээд би одоо нэг шинэ 2-нд хөдөө явах байгаа. Шинэ 3-нд баг би нөгөө гадаа дэлхийг шуугуулад байгаа тэр гадаа хийдэг зармыг хийж үзэж байгаа шүү. Миний бичлэгийг заавал үзээд subscribe дараад лайк дараарай. Тэгээд намайг дэмждэгт баярлалаа.